8.5 км алхалтыг уул руу өгсөн байдалтай Цэцэг үний оргил руугаа хамтдаа алхах болно. За энэ удаа ч гэсэн суглаагаа явуулна. Анх алхаж байгаа манай эгч, манай эрэг цэнгэлтэйхэн бүгдөө мундаг алхаж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийнхээ Мазаалай алхалтын клубтэйгээ хамтраад сайн байцгаана уу. За ингээд миний эрт өдөр Чингэлтэй дүүргийнхээ ууланд алхах, цэвэр агаарт аялах сонирхолтой одоо иргэдтэйгээ хамтдаа Цэцэг үн оргил буюу манай Богдхон уулын ноён оргил руу алхаад 6 цаг 30 минутад 32-ын тойргийн автобусны буудлын дээр бид нар хамтдаа цуглуулчаад 7 өнгөрөөгөөд нэгнийгээ хүлээж агаад 8 цаг гэхэд үндсэндээ хөдлөөд маш олуула автобусанда суугаад хажуугаар нь давхар бас манай машинтай хүмүүс явлаа. 6:40 гээд та хэдийгээ хүлээж ийгсэн чи шавар гарсан байна. Тэгээд шавар жоохон сууд саатаад оройчлоо, уучлаарай. Дандаа бодлого тэжээдэг социализм үед тийм ангийн юу байсан баг. Тийчээгээд бодлого бүрдүүлдэг. Бодлогын нэг юу аж ахуй эрхлэлт байсан баг. Тэгээд бодлого төр бүрхийн сангийн аж ахуй гэж ярьдаг. Бидний ээлжид 3 дахь аялал Цэцэг үн нийслэлээ тойрсон 4 харихнаа бид нар бараалхаж алхаж байгаа. За нэг игнэндээ орч. Өнөөдөр амралтын нэгэн сайхан өглөөг нийслэл Улаанбаатар хотынхоо урд одоо дүнхийн байрладаг Богдхон ууланда алхахаар хамтдаа алхаж байгаа нийт хүмүүс та нартай энэ өглөөний мэндийг хүргье. За өнөөдөр бид нийтдээ 8.5 км алхалтыг уул руу өгсөн байдалтай Цэцэг үний оргил руугаа хамтдаа алхах болно. Арын цоожлогчоор би арданд өөрөө цоожлоод алхах болно. За ингээд явцын дунд инкватор дарга инхма дарга хоёр маань одоо буудлах газар, цайлах газар, амрах газруудыг та бүхнийг бас удирдаад чиглүүлээд явна гэдгээ хэлье. Эрэг Чингэлтэйчүүд аялал явган алхалтын клубтэйгээ мөн бас Чингэлтэй дүүргийн Мазаалай явган алхалтын клубтэйгээ нийлээ 40 гаруй хүмүүс бид нар Цэцэг үний оргил руугаа эрэг автобусандаа суугаад өглөө 6 цаг 30 минутаас эхлээд алхлаа. 30 зургуулаа зөмөрөө алхахаар байна. За ингээд асуулт байна уу? Надыг инкваторыг Мазаалай клубын дарга юм ба. Гэсэн замын гайгүй үйлдэл бол хоёрын цогоонд явчихна. Жоохон хэцүүхэн бартаа замтай бол нэгэн цогоонд алхаад. За эрэг Чингэлтэйчүүд маань алхах энэ агшин манай 5 дугаар цангаас алхалт болгон дээр суглаа зохион байгуулдаг. За өнгөрсөн хугацааны суглаа маань алхалтын таяг за ингээ хантаас бас бус юмнуудыг бид нар сугалсан. За нэг 5-10 мянган төгрөгийн суглааны эзэд маань одоо тодорсон. За энэ удаа ч гэсэн суглаагаа явуулна. За хүргэнэ шууд усанд ажиллачлаа шүү дээ. Тэр өнөөс нөгөө байн гараг явдаг болох тийм. Гайгүй. Тэнд яргуу гарцсан байна шүү дээ. Яасан хөөрхий. Гоё бичиж авнаа. За яг одоо яг нялхаараа байгаа юм байна. Бид нар нийтдээ 30 зургуулаа алхалтаа эхэлж байна. Цэцэг үний оргил руу алхах бас тийм амар биш. Гэхдээ маш сайхан. Өнөөдөр сайхан нартай байна. Өглөөгөр болохоор жоохон салхитай байгаа бах. Идэ явж чинь борд алах гэдэг хэвээр дэглэмээ зөрчсөн. Игчээ хийсэн. Сэрдээ талах шарсан. Бид нар эхнийхээ цайлах газараа цайлчаад одоо дээшээгээ алхаж байна. Гой сайхан өдөр таарлаа. Яхад аллаа. Манай эгч 73 настай. За алхах ямар байна эгч? Ой байна. Стаа сайхан байна. Эгч алдар хэм блэ? Сүрээ орлоо. За сүрээ орлоо гэж. За За сүүлийн 3 сарын хугацаанд би 97.5 кг-аас турах жим бариад ингээ 83.4
4 кг өнөөдрийн байдлаар өлөөд. 14 кг ассан. За гурлаа 20 сүнэ шүү заяа. За та тоолоо. За яваа. 1 2 3 28 29 30. Браво яа. Алхалтын энэ хугацаа бол үнэхээр танилыг хүрээгээд хэлсэн, найс нөхдүүдэд хэлсэн, хоол ундаа хувааж хамтдаа идсэн, жаргал зовлонгоо нэгэн өдрийн дотор ч гэсэн гэлээ хамтдаа хуваалцсан ийм сайхан баг хамт болсон боллоо. Хүнийг сонирхол дээр нь лөрөөлж заавал хүн юмыг хурдан сурд юм байна л та. Тэгэхээр нөгөө хаач явсан авч явна том ном биш. Энэ ном нийтдээ 8 улаан байдаг. Мат, англи хэл, хим, биологи, физик, нийгэм, газар зүй гэдэг. За сүлдээд 2 ном өгчөө. Зүг гараараа. 2 гараа. За сайн сурна шүү. За. Баярлаа. За. За дүүдээ. Он сураарай гэж хэлье. За шараас нь би тэнд очиж ухчаагаад гарч ирүүл өгнө. За. За. Аль өгч. За англи хэлийг би нэг хайгаа. Тэгвэл гоё гэж ингэж. За хоёр талаар гараа яваарай. Хоёр талаар гараа яваарай. Хоёр талаар гараа. Аа за. Хоёр талаар ингэ баруун. За ерөнхийдөө өдөөс дагтан дээр гараад ирлээ. Одоо жоох яваад. Тэгвэр гоё талбайдаа гарнаа. За яг одоо цэцэг хүн оргил дээрээ гараад ирлээ. Манайхан нийтдээ бүгдөө яг гарсан бүрэлдэхүүнээрээ хөдөлсөн бүрэлдэхүүнээрээ дээрээ гарлаа. За ингээд бүгдөө цайлж байна. Анх халгаж байгаа манай эгч. Манай эрэг Чингэлтэйхэн бүгдөө мундаг алхаж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийнхээ Мазаала алхалтын клубтэйгээ хамтраад Чингэлтэй дүүргийн ууланд алхах аялах сонирхолтой 40 гаруй иргэд маань Богдхан уулынхаа оргил цэцэг үн дээр бид хамтдаа алхаж гарч ирээд байна. Хамгийн ахмад алхагч бол одоо 76 настай миний баруун талд сууж байгаа ах минь байгаа. Эхлэе. Би Чингэлтэй дүүргийн өндөр настан галуудрах гэдэг хүн байна. Хол өгөөд хамгийн өндөр оргил нь бол дасралтай яриханд гарсан л да. Эрэг Чингэлтэй аялал алхалтын клубд ороод эхнээс нь аваад алхаж байна. Одоо 3 дахь алхалт нь. За намайг Ханцран гэдэг. Би энэ Мазаала клубын нарийн бичгийн дарга. Түүх дурсамжтай сайхан байна уу? За ингээ миний зүүн гар талд манай Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн манай эрэг Чингэлтэйчүүд аялал явган алхалтын холбооны клубын тэргүүн манай инхмаагч байгаа. Миний хувьд 2019 оноос хойш анх алхаж ирсэн. Алхалт маш гоё юм байна. Тэгээд байгаль дэлхийгээ хайрлаад тэгээд үнэхээр алхаад ахаар дараа дараагийн өдрүүдэд тэсэн ядан хүлээдэг болдог. Тэгээд эерэг бүхнийг түгээгч эерэг Чингэлтэйчүүдтэй хамтдаа алхаарай гэж та бүхнээс уриалж байна. Баярлаа. За манай цэгийгч ганцаараа сайхан ингээд цуслангийнхаа тэнд алхдаг байсан гэж байгаа. Тэгээ эрэг Чингэлтэйчүүдтэйгээ манай одоо удирдах зөвлөлд орж ирээд манай цэгийгч маань өнөөдөр анх удаа цэцэг үний оргил дээр гарч ирж байгаа тэ цэгийгч. Тэгээ одоо 3 дахь алхалтандаа явж байна. Анх удаага энэ уул нь Улаанбаатар хотын хүн шүү дээ. Тэгээ энэ одоо уул нь энэ Богд уулынхаа 68 жил амьдарчаад байдаг. Тэгээд анх удаага энэ цэцэг үний оргил дээр гарч ирлээ. Тэгээд сэтгэл маш хүндэр байна. Чингэлтэй дүүргийн явган алхалтын Мазаала клубын тэргүүн Инхотер ах маань байгаа. За өнөөдөр Инхотер ахаас бас олон зүйлийг сурлаа. Эерэг монголчууд Чингэлтэйчүүд гэдэгтээ юу та хамтран ажиллаж байгаа ажил алхалтаас хийж байгаадаа баяртай байна. Тэгээ өнөөдөр би аяллаар яваад 18 оноос хойш одоо 8 жил аяллаар өөрөө хуваарайж явсан баг хамт олонтойгоо явсан төсвөлдөө клуб байгуулаад 5 жил явж байна. Одоо та нарт ч эерэг Чингэлтэйчүүд хамт олон та нартаа ч гэсэн баярлалаа. Бид нар 9 цагаас хойш 4-5 цаг гаруй алхаж оройдор гарч ирлээ. Улам их олон оргилд эзлэхий өрөөл дэвшүүлье. За хүрээ. 20,003, 10,004. За ингээд 5,004 шүү. За яа. За баг ихэнх нь авах суглаа очих юм шиг байна. За ингээд 5,000-ын азтнаас эхлээ суглуулъя. За 5,000-ын азтнаа тодруулъя.
За сүлдээ. 5,000 азтны биш юм яа. Ёндоо. За. За ирмэн минь задлаа. За танд баяр хүргье. За. Завтаа үгүй байна. Дондотоо баяр хүргье. За. Ёндоо. За. Одоо 10,000 эзнийг сугдсан шүү. Батуудагаах өмнөх аяллаа доороо нөгөө тавьдаг сууд хоцсон юм шүү дээ. За та баяр хүргье. Ер нь Ёндоо баяр хүргье. За Ёндоо ирмэн. За 87 9. Оо зургаач. За. Өнөөдөр хичээсэн юм аа. За дүүдээ баяр хүргэе. Ёндоо. Баяр хүргэе гэжтэй. За Ёндоо. За 220,000 эзэн байгаа. За суграа. За Ёндоо. За 20,000 авдагтай баяр хүргэе. Техник. Өнгөцөө ярьчихсан. За Ёндоо. Захиад За ингээ хамгийн гол нь бид нар Чингэлтэй хайрхан, Баян зүрх хайрхан ингээ урдлынхаа богдхан уулынхаа ноён оргил талхлаа. Сар бүр албан ёсоор нэг алхалтыг бид нар хийж байгаа. Дараагийн сар сонгон хайрхандаа бид нар алхана. За түүний дараа Монголынхаа үзэсгэлэнт газруудаар бид нар алхнаа. Эерэг Чингэлтэйчүүдтэй хамтдаа байгаараа Лавдар сангийн зүгээс бид бүхэн одоо энэ нийгэмд эрэг зүй хандлагыг уриалж байгаа бүх зүйл дээр бид хамтдаа оролцож дэмжих болно гэдгээ хэлмээр байна. За ингээд миний хувьд ч гэсэн нэрт өдрөө одоо сайхан гар дээрх сунаалтуудаа хитэн дүүнэртэйгээ хамт сайхан сунайлаа. За ингээд эрт өдрөө богдхон ууланда цэцэг өнлөг алхсан өдөр маань энхүү өндөрлж байна. Эрүүл агаарт бүгдөө хамтдаа жаргаж алхацгаая. Миний эрт өдрийн нэвтрүүлгийг үзсэн танд баярлалаа. Баяртай.